Тэгээ одоо чөлөө тулалдааны хэлцээр гээд гадаа зах зээлд хэлнэ гэдэг. Тэгэл бид нар ч Японтой чөлөө тулалдааны хэлцээртэй. Тэгэл зөрүүлээд Японд гаргаж байгаа юу гэдэг нь асуудал баггүй да. Японы стандартыг бид нар хангаж чадж байгаа юу? Японы үйлдвэрлэл нь бол манай шууд хангаж чинь. Манайх Японы зах зээлд гарах стандарттай бүтээт нь үйлдвэрлэж чадах потенциалтай байгаа юу гэдэг нь асуулт. За одоо жишээ нь жижиг дунд бизнес эрхлэгчид маань Японд юу гаргаж байгаа юм? Японы чөлөө тулалцааны хэлцээрээр харьцаа нь хэд байгаа юм? Манайх $1 экспортыг $1 импорт аваад байгаа. Нэг. Хоёрдугаар нь одоо бид нар зүүн хойд Аз руу гэж тэр яг үнэтэй адилхан стандартыг хангаж чадах уу? Гарах бүтээгдэхүүнүүд дээр стандартын харьцуулсан судалгаа хийгдсэн үү гэдэг нэг асуудал байна. Энэ дээр бас хариулт тавья. Хоёрдугаарт жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сан чинь 40 тэрбум гэхээр 2.5 тэрбумээс гаралцдаг санагдаад байна те журам нь. Тэр үндсэндээ 20 компани зээлэх асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгтэл 97 мянган одоо жижиг дунд аж ахуйн нэгжид байгаад байдаг. Түүний 20 л энэ зээлийг авах болцол хангацчих. Энэхүүр сэт микрофон 5 номер. Жижиг дунд үйлдвэрийн зээл байгаа их өсөлтөд явж байгаа. Ингэж бас тэр бөмбөлөнд хүрэхгүй. Ер нь л их жиргдэг. Үйл ажиллагаа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх, бүтээл тон төвшин сайжруулах гэсэн энэ жижиг дунд бизнесүүд бол дээдл нь нэг 300 сая төгрөг хүрээнд л явж байгаа. Айл болох олон хүртээмжтэй байх байдлаар явж байгаа. Энэнд бол цааш энэ их үсрийг нэмэгдүүлж явах нь гэсэн үгтэй. Евразийн эдийн засгийн холбоо руу гарах бэлтгэл ажлыг бас бид нар энэ Японтой хийсэн гэрэнтийн сургамжтай холбоотой нэлээд сайн бэлдэж байгаа. 40 гаруй техникийн зохицуулт байна. Мал эмнэлэг, хорой цайр, стандарт, лабораториуд ингээд тэгэл хилгээл, урмал хамгаал, мал эмнэлгийн байгууллагуудын хамтаа ажиллагаа гэдэг нэлээд техникийн нарийн гадаад худалдааны зохицуултууд байгаа. За энэ болгон дээр одоо үүрэг даалгавраар ажиллагаанууд явж байна. Энэ бол 367 бараа буюу манай уламжлалт дотоодын одоо гол энэ хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн бараа татврын таатай нөхцөлтэй. 5 номерын микрофоныг гүйцэд хариулт. 1 минут сонгоё. Энэ манайх 15-аас 55% татврын босгохтой байсан энэ бараанууд чинь тэг татвартай болоод ирж байгаа. Тэгэхээр өрсөлдөх чадвар сайжраад явж байна. Харьцангуй нөгөө стандарт нь бас нөгөө Япон зэрэг өндөр хөгжилтэй орныг бодвол харьцангуй боломжтой. Боёо бид одоо тэр зах зээлд өрсөлдөх хэмжээтэй. Үнэхээр Япон муу байна гэж үзэж болохгүй. Бид Японы зах зээлд гарахын тулд бид өөрсдөө л гэрийн даалгавраа сайн хийж чанар стандарт боловсруулалтын дээр л анхаарах хэрэгтэй. Ингээд манай үйлдвэрлэгчдэр нэг үе бол урагшлаад л байна. Дээшлээд л байна. Сав баглаа бол стандарт олон улсын нийслэлүүдээ хийгээд л байна. Тэгэхээр энэ Евразийн зах зээл, энэ Төв Азийн Кариб орнуудын зах зээлийг ингээд нээж байгаа нь манай шинэ нэг шатанд гарах дараагийн том зах зээл гарах болцоо хаана нэг ялангуяа Европын холбооч аль хэдийн 2000 нэр төрлийн барааг нээсэн шүү дээ. 2000 л олон жилийн өмнө нээдэг. 7300 гаруй бараа нээсэн. Гол нь бид нар тэнд гарч